Монголчууд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих, шилжилтийн бодит жишг ховд эко цементийн үйлдвэр юм. Үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, бүс нутгийн хэрэгцээг хангах энэ үйлдвэр барилгын талх болсон хямдунтэй цементийг нийлүүлж байна. Ховд эко цементийн үйлдвэр нь Монгол улсын 5 том цементийн үйлдвэрийн нэг бөгөөд хоногт 1200 тонн цемент, жилд 250 тонн чулуунцар, 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар баруун 5 аймаг болон төвийн аймагуудын цементийн хэрэглээг хангахаас гадна цаашид хил цалгаа Оросын холбооны улс, Казахстан улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор баруун аймагуудад цементийн үн 54% хүртэл бууран, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж орон сууц худалдан авч буй авахаар төлөвлөж буй иргэдэд өгөөж нь ирж байна. Мөн үйлдвэр шууд 350 ажлын байр, шууд бусаар 3000 ажлын байр бий болгосноор орон нутгийн малчид тариаланч тээвэрчин бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх найдвартай хүч хүрэг болж чадж байгаа юм. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан хөтөлбөрт бол ховд эко цементний төсөл маань орсон байсан. Энэнийг хөтөлбөрт орсны хүрээнд одоо төрөөс шийдвэрлэх ёстой асуудлуудыг бүрэн шийдвэрлэж явж байсан. Ялангуяа энэ төсөл хэрэгжих хугацаа маань ковид сар дахлын одоо хүнд үед бол голлон бүтээн байгуулалтын ажил нь явж исэн. Энэ үед бол төрөөс бол ялангуяа дэмжлэгүүдийг тэр ажлаа тасралтгүй явуулах бүх боломжуудыг олгож явж исэн. Энэнийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан хөтөлбөрийнхаа хүрээнд одоо дэмжлэгээ авч явж исэн гэж ойлгож байгаа. Явагдаж эхэлсэн.